Сайн байна уу? Одоо болохоор би эмнэлгээс гараад өчтөр орой гарсан. Өнөөдөр эмнэлгээс гараа 2 дахь өдөр маань болж байна. Хагалгаанд орсноос хойш гэх юм бол 5 дахь өдөр хагалгаанд орсон гэхээр чинь өнөөдөр бүтэнсэ өдөр гэхээр 3 өдөр болж байна. За ерөнхийдөө нүүр маань өнөөдөр хамгийн одоо их хэмжээгээр хавдан гэсэн. Тэгээ ерөнхийдөө нүүр маань аягүй хавдантай. Би аягүй их тийм царай муутай харагдаж байгаа. Өнөөдөр бол хамгийн царай муутай гараа байгаа нэг гэсэн. За тэгээд эмчээгээ хэлж өгснөөр сайхан хүйтэн жингүүдээ ингээд тавьж байгаа. Бас дээрэс нь имээ өглөө оройдоо ууж байгаа. Тэгээ надад одоо төрж байгаа зүйл гэх юм бол өвдөлт гэхээсээ илүүтэйгээр жоохон нөгөө таталтаад ингээд жоохон тэр нь жоохон тухгүй. Тэг хөвтгээр бас жоохон ингээд нөгөө чинэрэлт жоохон мэдрэгдэж байна. Тэрнээс бусдаар бол гайгүй. Тэгээд жоохон байж байгаа юм бол нөгөө хоолын дээр цэр айгүй их гарч ирээд тэгээд тэрийг маш ихээр гаргаж явах хэрэгтэй юм байна. Тэгээ дандаа шингэн гулгаж орох юм мэдээж ууж байгаа. Тэгээд юм хөө мэдээж уусныхаа араас нь заавал усаар залиад ингээд ам залгич хэрглэж байгаа. Тэгэхгүй бол бас болохгүй. Одоохондоо шөдөө уучлахгүй байгаа болохоор. За ерөнхийдөө миний нөхцөл байдал нэг иймэрхүү байна. Тэгээд би өчигдөрөөс эмнэлгээс гарч ирээд шууд найз охинтой ирчихсэн байж байна л да. Манай хүүхдээс жоохон болохоор надаас айх байх гэсэн чинь видео кол хийсэн чинь харин айсангүй авих баяртай байна. Гэхдээ нөгөө хамаагүй бас зогчиж магадгүй байх гэж бодоод юу ч гэсний 2 өдөр хамгийн том хавантай байдаг үед нь жоохон гамаа сайн барьж агаад харъя гэж боддод байж байна. За тэгээд намайг маш сайхан сэтгэл зүгээр дэмжиж байгаа найз нөхдүүдтэй тэгээд фэйсбүүкийн найзуудад маш их баярлалаа. Охигч нартай баярлалаа. Хамгийн их баярлж байгаа юм маань гэвэл би хандаа баярлж байна. Хүүхдийн маань нас те ардаа би юусоо санаа зовх зүйлгүйгээр үгээ маш сайн харж байгаа. Хайртай хандаа баярлалаа. Өөрхөгүүдээ баярлалаа. Ээжтэй, дүүдээ, тэгээ найзуудтай баярлалаа. Гэртээ өөрийнхөө гэртээ юм шиг тавтай тухтай байлгаж агаад эмнэлгээс гарахад нүдэнийхэд манай дүү ингээл ирчихсэн байсан. Тэгээд ганцаараа яаж явна гэж бодож исэн чинь ингээд оюутны манд өгөхөрөд ирчихсэн. Бүрнээдээс маш их баярлалаа. Тэгээд маш олон нэр хүрэйлүүлсэн байдгаа мэдлээ. Бүгдээрэнд нь маш их баярлалаа. Удахгүй хөөрхөн болоод дахиад гоё сайхан уулзцгаанаа. За файтинг. За тэгээд нэг ингээл сайхан баглаж бэглэж аваад алхаж байгаа. Иймэрхүү малгайтай юм өмсгөө нөгөө боолттой болохоор ч жоохон эвгүй харагдаад. За ямар ч байсан өнөөдөр өглөө харсан хав маань хамаагүй буйцсан байна. Тэгээ одоо орж аваад би өглөөний цайгаа ууна. Өглөө өлтөн дээр шууд босонготой уусан 2 аяг усууд юм миний хувьд. Тэгээд хагалгаанд орохосоо ч өмнө угаасаа хөвшил болчихсон зүйл. Тэгээд одоо ямар ч тач гэсэн сайхан ингэж тойрч алхалт хийчээд тасгал хөдөлгөөн хийх хориотой учраас одоо тэгээд хавангаа хурдан болгох нь талах хэвээр. Тэгээ манаас нөгөө хагалгаанд орж байгаа охид бүсгүүчүүд эмэгтэйчүүд манд бас анхаарал аваасаа гэж бодож байна. За тэгээ дотор орж аваад би гэртээ ороод өглөөний цайндаа би өөрийнхөө гараар юу бэлдэж ууж идэж байгаагаа бас харуулъя гэж бодож байна. За тэгэхээр би өөрийнхөө бүрсэн сайхан тарган дээр ингээд чаа уур хийчихсэн. Чаа уураа ингээд сайхан твтэйгээд сайхан юу яагаад нэг халбар болохоос ч нөгөө юу яаж болохгүй юм л да. Амандаа нөгөө жажилж идэж болохгүй. Тэгээ нэр бас амаа хоол эцснийхаа дараа болох усаар ингээд зайлах юм байлээ. Гэхдээ яаж зайлах гэхээр бу гэж ингээд шууд зайлж болохгүй. Баруун зүүн гэд тгийгээ юм бол халгааны дараа би юу яасан гэж манайхаа энийг айгүй сайн бодох хэрэгтэй юм байлээ. Хүзүүгөө хөдлөж болохгүй байх гэж бодсон би. Яг ингээд унтахтаа ч ингэж босоод босохтаа ч ингэж босоод хаашаа ч юу ч хийсэн яг ингээд байсан байхгүй яг ийм хөдөлгөөнтэй. Тэгсэн чинь эн чинь бас болохгүй юм байна. Яагаад болохгүй гэсэн чинь 5 дахь өдөр эмнэлэг дээр очиод нөгөө энийг оёогоо цэвэрлүүлж хата мэдсэн.
ингэж хүзүү толгоогоо хөдлөхгүй байх юм бол хүний нөгөө хавганцсан байгаа нүүр чинь ингээ хавдар нь ингээ аажмаар буухтаа доошоогоо буудах юм байна. Доошоогоо буухтаа нөгөө хүзүүгөө хөдлөхгүй мөрөө хөдлөхгүй байгаа болохоор энэ дээр ингээд мөрөн дээр хуйн болж ирээд тэгээ унтахад амар духгүй. Би яг тэрэн дээр айгу мэдлэггүйгээс олж жоохон алдаа гаргасан. Тэгээ яг өчтөр хүртэл ингээд унтахад амар духгүй байгаад тэгээд өнөөдрөөс ингээд баг багаар хөдлөхөд ингээд Токсис хавгаалгаж чагаад бөөрхөн болоод байж байна. Өнөөдөр 7 өдөр дээр өсчний газар авахар өсөө болгоод байж байна. За ингээд өсөө уусаж нэрээ бөөрхөн өлчтэй байна шүү. Гэтэ оёо маань айгүй эвгүй харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө аюу маань ингээд цайрлаагүй хав маань жоох ингээд тэгээд бас энтэл нь айгүй гоё ялаад энтэл нь жоох ингээд ийм байгаа. Тэгэхээр ингээд ер нь хиндээ жоох иймэрхүүл байдаг гэж байна. Тэгээд өсөө авсан чи сэтгэл сайхан болчихлоо. Манайхан би ингээд эмнэлэг дээрээ хүрээд ирсэн байна. Гранд эмнэлэг дээрээ. За тэгэхээр өнөөдөр болохоор миний яг 14 дахь өдөр би 14 дахь өдөр дээрээ ирээд эмчилгээ хэлгүүлээд дуусаад тэгээд эмчилгээ гэдэг маань юу вэ гэхээр бүх оюунуудаа сайхан авахуллаа. Тэгээд ийм наалт наалгачдаг юм байна. Тэгээ энэ наалт нь болохоор юу юм бэ гэхээр сорвигүй ингэж одоо эдгэх зориулттай юм наалтууд наалгадаг. Тэгээ сарын дараанаас болохоор бас тос дүрхээд оройн наалнадаг ийм бас эмчилгээнүүд бас хийдэг юм байна. Тэгэхээр албан ёсоор болохоор өнөөдрөөр ингээд миний эмнэлэг дээрээ ирээд одоо хийх эмчилгээнүүд маань ингээд дуусж байгаа. Гэхдээ бас мэдээж хэрэг дунд нь тодруулж асуух зүйлүүд юм уу эсвэл ирж үзүүлмээр байх юм бол хурж ирээд хизээл бол хизээд утсан цагтаа хурж ирээд одоо үзүүлэх одоо бүрэн боломжтой. Би бас тэрийгээ дөнгөж сайн мэдлээ л дээ. Тэгээ манай эмнэлгийнхэн маань надаас айгүй гоё бэлэг өглөө би ийм гоё бэлэг аавна гэж өстө бодсонгүй. Тэгээд айгүй сэтгэл өндөр байна. Тэгээд ийм гоё арьс арчилгааны комик энэ арьс арчилгааны комик болохоор гранд эмнэлгийнхэн маань гоо сайхны эмнэлгийнхэн маань өөрсдөө одоо бас хийдэг юм байна. За тэгээ яг хагалгаанаас ийм гоо сайхны хагалгаа хийсэн хүмүүс зориулсан тусгай ийм одоо арьс арчилгааны бүтээгдэхүүн юм байна. Тэгэхээр би бас энийг бас хэрэглээд одоо дараагийнхаа бичлэгүүд дээр бас үр дүнгийг харуулад явъя. За тэгээд та нар маань бас намайг ингээд одоо яг харж байна тийм ээ. Би бас нүрээ ерөөсө будааг байгаа өнөөдөр эмчилгээнд ярьж байгаа болохоор ер нь нүур бодлохоор 7 хоногийн хаалгаанд орсноос хойш 7 хоногийн дараа нүрээ будаж болох юм байна. За тэгээд намайгаа дэмжиж байгаа бүх хүмүүст баярлалаа. Миний өөрчлөлтийг надтай хамт байгаад хараарай. Дараа уулзъя. Тэр баяртай.